Энэ Монгол Улсын их хурлын тухай хуулинд нэмэлт оруулах энэ хуулийн төслийг нийтдээ 40 гишүүн хамтран өргөн барьсан байгаа. За ардчилсан намын бүлгийн дийлэн колонк гишүүд энэ хуулийг бас хамтран өргөн барьсан. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхлээр өнгөрсөн хугацаанд бид Монгол улс ардчлалаас ухарч ийна, эрх мэдэл хэтэрхий их төвлөрч ийна. Тэгээд ийм дарга төвтэй нийгэм боллоо гэдэг талаар бол одоо маш их шүүмж нийгэмд ч бас байна тий. Тэгээд ардчилсан намын хувьд ч гэсэндээ энэ ардчилсан үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хамгаалах, энэ ардчилсан тогтолцооныхоо дархлааг хамгаалах, парламентын дархлаагаа хамгаалах тал дээр бол одоо хатуу байр суурьтай зогсож байгаа. Тэгээд ер нь яагаад энэ эрх мэдэл төвлөрөөд байна вэ гэдэг дээр бол одоо бас олон зүйлийг хэлж олно. Тэгээ эрх мэдлийн төвлөрлийг бол маш олон арга хэрэгслээр бий болгох юм байна л да. Одоо ингээд хууль тогтоомжоор энэ институт хоорондын харилцаагаар за тэгээ түүнээс гадна энэ орон зайн төлөвлөлтөөр энэ чиглэлээр бол одоо бас маш олон философчид, улс төрийн онолчид бас тодорхой онолгуудыг дэвшүүлсэн байдаг. Тухайлх юм бол Францын философч Мишель Фуко эрх мэдэл зөвхөн юм хууль дүрм журмаас хамаардаг бус байгууллагын дотоод зохион байгуулалт орон зайн төлөвлөлтөөр илэрдэг гэд одоо яг энэ хуулинд тусгагдсан санаануудыг бас юм одоо философийн үндсэн дээр бол судалсан байдаг. Тэгэхээр юу яригадаад байна вэ гэхлээр парламент бол одоо төрийн эрх барих дээд байгууллага. Энэ парламент бол засгийн газраа томилж байгаа, ерөнхий сайдаа томилж байгаа. Гэтэл парламентын танхимынх нь өөрийнх нь зохион байгуулалт нь ерөнхий сайдан дээр гараад суудсан. Их хурлын даргын суудлын хажууд бас ерөнхийлөгчийн суудал байж идэг. Тэгэхээр энд бол нөгөө дарга төвтэй буюу одоо энэ төрийн 3 өндөрлөг гэж ярьдаг энэ зүйл чи энэ танхимаас эхлээд байна. Яг үндэ төрийн 3 өндөрлөг гэдэг нэр томьёо хаанч байхгүй. Зөвхөн энэ ч ингээд ийм 3 сандлыг зэрэгцүүлээд парламентынхаа танхим дотор тавьцнаас болоод байна гэдэг асуудал. Тэгэхээр ерөнхий сайд парламентаасаа томилогдоод парламентта одоо тайлгнадаг юм бол яагаад энэ парламентынхаа дотор ингээд ийм харилцан эргэтгэж байдлын хүрээнд ярихгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг бид бол одоо нодлонгоос хойш бол ярьж эхэлсэн. За түүний хүрээнд ч гэсэндээ өнөөдөр үдээс хойш болох энэ улсын хурлын асуулгын цагийг бас санаачилсан байгаа. Асуулгын цагийн хүрээнд бол ерөнхий сайд тэр эндрээсээ бууж ирээд одоо энэ ч сөрөг хүчний гишүүдтэй, улсын хурлын гишүүдтэй яг нэг төвшөнд мэтгэлцэхлээр ямар байдлаар энэ хилцүүлэг өөрчлөгдөж ийн бэ гэдгийг бол хүмүүс бас харж байгаа бах. Тэгэхээр энэ хойморт байгаа 3 суудлыг буулгаад зөвхөн одоо их хурлын даргын буюу хурал даргалагчийн суудлыг үлдээгээд нөгөө 2 суудлыг нь авч хаях нь бол энэ эрх мэдлийн төвлөрлөөс бас одоо хэлбэрийн хувьд одоо орон зайн төлөвлөлт зохион байгуулалтын хувьд гарах маш чухал ач холбогдолтой. Тэгээ өчигдөр Баасан жаргал гишүүн бас хилцүүлгийн үед ярьж исэн. Тэнд альва асуудал зөвхөн тэр нэг дээгүр байгаа хэдэн дарга нарын хүрээнд шийдэгдээд байна гэдэг. Тэгэхээр тэр төвлөрлийг сааруулахын тулд бас энэ хуулийг дэмжээч гэж хүсэж байгаа. Тэр яригадаад байгаа нөхдүүд чинь суудлын хүртэл өөр байна. Өнөөдөр дарга төвтэй нийгэм яаж илэрж ийн вэ гэхлээр хамгийн том дарга нь хамгийн олон хаалганы цаана очиж суучдаг. Тэр хаалганы цаадах руу иргэд нэвтэрдэггүй. Тэ? Их хурлын гишүүд нь ч хүртэл нэвтэрч чадахгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр ийм орон зайн хувьд хүртэл ийм алдаа дутагдaltaй энэ зохион байгуулалтаасаа татгалзъя. Тэгжээж энэ парламентын танхимыг яг ийм нээлттэй мэтгэлцээний талбар болгоё. Тэгжээж одоо засгийн газар нь парламентта тайлгнадаг энэ тогтолцоог бий болгоё гэж ярьж байгаа. Ерөнхийлөгчийн суудлын хувьд ч тэр. Ерөнхийлөгч бол улсын одоо ив нэгдлийг илэрхийлэгч хүн. Ерөнхийлөгчийн суудал наадмын талбай дээр бол гоё, хамгийн гоё хойморт нь байх хэвээр. Энэ танхим тааллаараа оролцож байгаагийн хувьд заавал энэ чинь ингээд тусгай суудал зассан байх шаардлагагүй л гэж. За, хууль санаачлагч Тэмүүжин хариулна. За, би үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг уншиж өгье. Монгол үндсэн хуулийн 3.1 Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд ард түмэн энэхүү эрхээ шууд болон өөрсдийн сонгон байгуулсан төлөөллийн байгууллагаар уламжлан хэрэгжүүлнэ. 20 дугаар зүйл төрийн эрх барих дээд байгууллага бол улсын хурл мөн. 21 дугаар зүйл улсын хурл нэг танхимтай 126 гишүүнтэй. Энд ерөнхий сайдтай гэж ерөөсөө хэлээгүй. Харин 38 дугаар зүйл засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага. 41 дугаар зүйл засгийн газрыг ерөнхий сайд удирдах улсын хурлын өмнө ажлаа хэрэгцэн тайлгнах. Ийм зохицуулттай. Улсын хурлын дарга засгийн газрын хуралдаан дээр засгийн газрын
одоо кабинетийн одоо тэргүүлж байгаа ерөнхий сайдын хажууд санал тавь суувал маш зохимжгүй бөгөөд бүдүүлэг зүйл болно. Гэтэл улсын хурлын чуулган дээр улсын хурлын даргын хажууд ерөнхий сайд яг феодал ноёд шиг ингээд тусдаа ширээ санал засуулаад сууж байгаа нь өөрөө бид үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчсөн, үндсэн үйл нийцсэн ийм чуулганы зохион байгуулалтын хэлбэртэй байж байгаа. Тэгээ энийг л одоо бид үндсэн үйлд нийцүүл засах хэрэгцээ шаардлага байгаа. Энэ бол үндсэн үйл заасан эрхэм хуулирлтын зарчмыг хангуулахад зорино, мөн хяналт тэнцвэрийг бичүүлэхэд зорино. Хамгийн гол нь үндсэн хуульд одоо битлгаж хамгаалсан парламентын ардчлалыг мэтгэлцээтэй энэ тэнцүү олонх цонх үгээ хэлдэг. Мэдээж олонх шийдвэрээ гаргана. Гэхдээ цөөнх хяналт тавих чадвартай болох энэ зарчмыг хангуулж байгаа. Хамгийн гол нь дахиад парламентд ёс. Олон улсад парламентд ёс гэдэг зүйлийг юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол парламентын засаглалаа. Улсын хурлын парламентын засгийн газар хянах чадвартай байх тухай яриа. Засгийн газар нь парламентд хянагдаж ажлаа үнэн зөв тайлагнах тухай яриа. Тэгэхээр энэ зарчмыг хангуулахад энэ санал суудлал орон зайн буруу зохион байгуулалт төлөвлөлт маань садаа болоод үндсэн хуулийн бус дэг журмыг энэ парламентын чуулган дотор бий болгоод байна гэдэг өнцгөөс энэ хуулийг санаачилсан юм аа. Тийм учраас гишүүд энэ хуулийг дэмжиж парламентын ардчлалыг, парламентт ёсыг Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн суурь үзэл санаа зарчмуудын төлөө саналаа өгнө гэдэгт л итгэж байна.